TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За би та нарт жаргалмаа гэд найзахаа тухай ярьж өгье. Бид хоёр бол хамт ажилладаг байсан. Нэг талаар жаргалмаа одоо миний дарга гэх юм уу? За тэгсэн хэдий ч гэсэн бас миний маш сайн найз. За ямар болохоор миний сайн найз гэж тооцдог байсныг одоо та нартай ярьж өгье. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ давтаа морил гэрлээ байна. Тэгээд өнөөдөр хамт байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд биднийг одоо сонсож байгаа сонсогч таныг би найзаа гэж бодох дуртай. Та ч гэсэн бас биднийг найзаа гэж бодосоо гэж бас хүсэж байна. Би жимсэн сонсогчдынхаа нуур царайг хараагүй ч гэсэн та нарынхаа найз байж чадвал би маш их баярлах болно. Тэгээд өнөөдөр Марлаа маань бидэнтэй найзынхаа тухай хуваалцахаар ирсэн байна. Жаргалмаа ямар болохоор яг Марлагийн маань хамгийн сайн найз нь болж чадсан болоо. Тэгээ Марлаа нэвтрүүлэгтээ оролцож байгаад баярлалаа. За баярлалаа жимсээ. Сайн уу гэрлээ. Найзууд минь сайн байцгаана уу? Та нартайгаа дахиад уулзах баяртай байна. Марлагийн маань бас нэг мэргэжлэн сэтгэл судлаач гэдгийг та нар бас мэдж байгаа хаа. Тэгээд бидэнтэй мартаж санах одоо өвчтөе нэгэн эмгэгтэй одоо нэгэн хүний талаар ярилцахаар одоо маш чухал сэдвийг хуваалцахаар бас ирсэн байна. Бас нэг харуулт өгсөн өвчтөнтэй яаж харилцах тухай бид нарт ярьж өгчээсэн да. За нэлээд хэдэн нэвтрүүлгийн өмнө өөртөө болон одоо шинэ хүүхдүүдтэй гэрийн тогтсон дэглэмтэй болох тухай ярьсан тий. Манай бага охин овоо хөрхөн том болоод л баяр хөөр нэмээд л байна. За бид хоёр ээж охин байгаа зогсохгүй одоо сайн найзууд болж байгаа. Би та нартаа өнөөдөр жаргалмаа гэд найзахаа тухай ярьж өгье. За жаргалмаатай одоо ингээм хамт ажиллаж эхлэхдээ миний анзаарсан зүйл гэхээр тэр маань одоо надаас янз бүрийн зүйл асууж надад одоо маш их цаг гаргадаг байсан. Тэгэд энгийн санаа байна те. Тэгээд сайн найзууд одоо хамт байх хугацаа их байх тусмаа бие биенээсээ олон зүйлийг одоо асууж мэддэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За найз чинь одоо чамд анхаарал тавьж байгаа юм чинь тийм ээ? Мэдээч тэр тийм байлгүй яах вэ? Тэгээд найзууд чинь чиний юунд дуртай, юунд дургүйг бас сайн мэддэг тий. Зав зай гарвал юу хийдгийг чинь бас чамд юу чухал вэ гэдгийг бас сайн мэддэг. Бас сэтгэл санааг чинь дэмжихгүй байсан ч гэсэн чиний санаа оноог бас хүлээн зөвшөөрч хүндэлдэг тий сайн найзууд. Тийм шүү. За найзууд хэдий ч бид чинь одоо өөр хүмүүс шүү дээ. Би бинийгээ таньж мэдхэд их хугацаа цаг орно л доо. Тэгэхээр хамтдаа цаг гаргах ёстой л гэсэн үг. За жаргалмаа маань уг нь ажил дээрээ миний дарга байхгүй юу? За тэгсэн хэдий ч бид хоёр ажлын шугамар маш их цагийг хамт өнгөрөөдгийм. За өдрийн хоолой хамт идэн, ажил гэрт юу болсноо ярилцсан ч гэдэг юм уу те. За бидний дунд амралтын өдрөөр юу хийсэн, хараад юу хийх тухай хөрөлтөө их болно. За өдөр хоногийг өнгөрөөхийн хэрээр жаргалмаа миний гэр бүл, за сонирхол бас бус одоо тулгараад байгаа хүнд хэцүү асуудлын талаар бүгдийг мэдэх болсон. За миний тухай одоо байнга л асууж яадаг болохоор намайг маш сайн ойлгодог. Тэгээд ер нь хин нэгэн хүнтэй анх удаа уулзсан ер нь анхны уулзалт гэдэг чинь нэг чухал байдаг шүү дээ тий. Тэгээд нөө хүмүүстэй анх уулзаад тэдний талаар ямар асуулт асуух нь одоо их зөв байдаг тий. Анхны асуулт гэхүү анхны одоо зүйлүүд. Тэгэхээр бас энэ асуултаас хэмжээ хязгаартай бас асууж явах хэрэгтэй байдаг. Тэгээд магадгүй таны амьдралд яг одоо хамт байгаа одоо цагийг өнгөрөөх илүү сайн таньж мэддэг хүн байгаа бах. Тэгээд та тэр хүнийхээ сайн найз нь уу гэж бас асуумаар байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Марлаа маань хэрхэн нөхөрлөлийг эхлүүлэх болоод бас сайн найз байх талаар бидэнтэй ярилцахаар ирсэн байгаа. За жаргалмаа надад одоо үнэхээр их санаа тавьж анхаардгийг. Хамтдаа элдвээ юм яриа суух үед намайг ёстой л чих тавин сонсдог гэж хэлж болно л да. Тэгээ нөө найзынхан ярьж байгаа зүйлийг чих тавиад анхаарч сонсно гэдэг чинь үнэхээр чухал зүйл байна тий.
Одоо яриаг нь тасалдуулахгүйгээр бусдыг сонсноо гэдэг тэр хүнийхээ санаа бодлыг чухал гэж тооцож сонсох хэрэгтэй гэдгээ нөгөө хүндээ бас буцааж харуулж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр чамааг ярьж байх үед хэн нэгэн хүн чин сэтгэлээсээ анхааралтай сонсож байсан тохиолдлыг одоо та нар маань санаж байна уу? За танд одоо тийм тохиолдол ямар сэтгэл төрдөг вэ те? Ийм үед бид нэр үнцэнтэй хайрлагдсан гэдгээ мэддэг байхгүй юу? За ярьж байгаа бүх юмыг маань анхааралтай сонсдог болохоор жаргалмаа намайг одоо халамжилж хайрладаг гэдгийг бол би мэдэрдэг. За заримдаа би одоо ажлаа одоо сайн хийж чадахгүй байгаа юм шиг хүнд хэцүү өдөр өнгөрөх үе байна л да. Тэр үед хийж чадахгүй байгаа үедээ уйлгач тохиолдол бүр гарч байна. Гарна штэ тий. Хүнлэмчин. За тэгэнгүүт яг тэр нэг хэцүү байх үед жаргалмаа надаас юу болохгүй байгааг асууж ямар нэгэн аргаар одоо надад тусалдаг байсан юм. Тэгэхээр уг нь миний дарга байхгүй юу? Гисэн хідээч ажилд маань тусалж одоо ингээм хамжаад өгөхөр би үнэхээр одоо сэтгэл санаа амардаг гэх юм уу? Тийм байсан. Нөхцөл байдлыг яг ямар өөр болгодог байсныг би бас надад бас төсөөлөгдөж шүү. Сонсогч та тусламж хэрэгтэй байгаа хин нэг одоо таны эргэн тойронд хин нэгэн байгаа бах тий. Марлаа шиг ажил дээрээ мухардчаад байх үед чинь ч гэсэн яг жаргалмаа шиг тусалдаг хин нэгэн хажууд чинь бас байж л байгаа гэж ер нь би таамаглаж байна. Эсвэл нөө хөршчин ч байж болно те нөө хоол хийхтэн ч юм уу гэр орны ямар нэгэн ажилд нь тусалж өгч бас болно шүү дээ. Хэрвээ эсвэл нөө нялх хүүхдтэй хүн байх юм бол хүүхдийг нь хэсэг хараад өгвөл ер нь ээжүүд жаахан ч гэсэн амраад аавна. Тэгээд хөрштэйгөө эсвэл нөө хамт ажилтдаг хүнтэйгээ одоо юмаа хамжаад хийчих юм бол инээлдээд хөрөлдөө сууж байхад бас гоё байдаг шүү дээ. Тэр нөө сайн найз гэдэг нь ямар нэгэн аргаар туслах хүсэлтэй хүнийг л одоо юм болов гэж хэлээд байгаа юм. За сайн найз гэдэг итгэмжтэй хүн байдаг гэх юм уу? Бусад хүний мэдих шаардлагагүй юмыг маань одоо жаргалмаа бас бусад хүнд ярьдаггүй гэдэгт би итгэдэг. За бусад хүмүүсийн тухай юм ярихдаа бид нар бас сайн бодож байж болгоомжтой ярих хэрэгтэй тийм ээ. Сайн найз бусад найзыгаа сайнаар л хэлнэ. За хувийн нууцын задалж хов болгож ч юм уу эсвэл ингээд муугар хэлхийн оронд найзыгаа дэмждэг хүн байдгаа гэж боддог. Бусдын тухай яаж ярьдаг вэ гэдэг нь ер нь их чухал байдаг штэ. Дараагийн удаа та хэн нэгэнтэй ярихдаа жаахан хүлээзнээд яг бусдын тухай юу хэлж байгаагаас бодоод нягтлаасаа хэрвээ өөрийн чинь талаар хэн нэгэн хүн таны ярьж байгаа шиг яриасаа гэж та бас хүсэх үү гэдэг үүднээс бас та өөрийгөө оронд нь тавьд бодосоо гэж хүсэж байна. Ингэснээрээ та таны найзыг урамшуулах уу эсвэл унах уу таны яриа гэдэг дээр ч гэсэн цензуртай хандвал бас сайн байхаа гэж бодож байна. Сайн найз гэдэг нь бусдыг сайнаар ярьдаг гэж итгэж болох тийм л хүн байх хэрэгтэй гэж би ер нь хувьдаа бодож байна. Яг зөв. Тэгэхээр би заримдаа одоо ингээл хуурал цуглаандаа хоцрох ч юм уу бас алдаагаа дахин давтах тохиолдол гардаг л да. Харин тэр үед жаргалмаа миний өмнөх алдаа ингээд тоочод байдгүй байхгүй юу? Санаа тавьж учир начрыг асуудаг гэх юм уу? За юу алдчихв гэдгийг маань онцлоод байхаас илүүтэй юуг сайн хийж байгааг маань урамшилдаг. Тэгэхээр үнэндээ одоо найзхаа тухай сул дорой гэж бодоод байгаа тэр зүйл чинь зүгээр л та хоёрын нэг үзэл бодлын ялгаатай тал байж болно л доо. За чи өөрийгөө чадахгүй байна гэж үнэлж байхад найз чинь харин тэр зүйлийг баяртайгаар хүлээн авч сайн хийж чадлаа гэж бодож иж болно штэ. За тэгвэл бурхан одоо биднийг өөр мөн чанартай байхаар бүтээсэн байдаг. Тийм болохоор би биенийхээ ялгаатай талаас суралцаж баяр хөөртэй байгаарэ гэж захимаар байна. Бас одоо би биенийгээ уучлах тийм. За өнгөрсөнд чамаа гомдоос нь найзаа уучлахгүй байвал хоёуланд чинь одоо сэтгэлийн шарах бий болно гэсэн үг. Сайн найзууд бэбиний урамшуулж хэцүү байсан ч уучилдаг шүү дээ. Тэр нөгөө сайн найзыг бий болгож байгаа бас нэг зүйл нь найз чинь алдаа гаргасан үед нь хайр дотор одоо хэлэх шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр гэхдээ хэцүү шүү. Одоо тэр хүний хийгээд байгаа буруу зүйл нь зөвхөн миний бодлоор буруу юм уу гэдгийг бид сайн анзаарах хэрэгтэй л дээ. За найздаа тэрийг хэлэх нь тустай юу гэдгийг бас бодох нь чухал. За сонсоход хэцүү ч гэсэн сайн найз л үннийг хэлдэг байхгүй юу ер нь. За гэхдээ одоо найзын харилцаа үнэхээр гүн ойр дотн болсон үед л ингэж харилцаж болно л доо. Хамтдаа цагийг өнгөрөөж бибинээ таньж мэдэх тусам тэр хэрээр одоо ихтгэлч нэмэгддэг шүү дээ тий. За тэгээд тэр хүнээ хүндэлдэг санаа бодол үн цэн өгдөг болсон байх үедээ ингэж одоо шударгаар үннийг хэлж болно гэсэн үг. За жишээ нь одоо намайг
Нэг найздаа шудраг биш хандаж хатуурхаад байгааг жаргал маань надад хэлсэн. Одоо би ч яг сонссон л доо. Гэтэ намайг одоо сайн сайхан байгаасай гэж бодсондоо л хэлж байгааг нь би ойлгодог байхгүй юу? За мохоох ч юм уу ямар нэг юм хэлэх хүн биш гэдгийг би мэднэ. Харин ч намайг ингээ өөрчлөгдөөсэй, сайн хүн болоосай гэж байгааг одоо тэр л нэг хэлбэр гэх юм уу. Тэгэхээр сайн найзуудын бас нэг сайхан чанар би биений одоо төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх. За дутуу дундуураа дүүрэхэд би биедээ хэрэгтэй шүү дээ гэдгээ бас ойлгох хэрэгтэй. За сайн найзтай байя гэвэл өөрөө бас сайн найз байх хэрэгтэй шүү дээ тий. Хідээр жаргалмаа чиний дарагч гэсэн тий. Түүнд бас чадахгүй зүйлүүд ч гэсэн байдгалээсэн байлгүй дээ тий. Тэглгүй яах вэ? За амьдралд нь тохиолдож байгаа хэцүү зүйлсээ надад бас нээлттэй хэлдэг байсан л да. Тэгэхээр тэрэнд ч гэсэн одоо миний дэмжлэг хэрэгтэй штэ. Яг одоо жаргалмаа бид хоёр хол амьдарч байгаа юм. Тэгэхээр нэг их хол тэгээд уулзч амжихгүй байгаа ч гэсэн одоо бид хоёр сайн найзууд хэвээрээ л байгаа. Тэгээ хүн бүрд бие биедээ туслах, хүнд хэцүүгээ хуваалцаж ярилцах, наад жаргалтай цагуудыг бүтээх найз үнэхээр хэрэгтэй. Тэгээд сайн найз байх талаар ярилцсан зүйлсээ эргээд нэг дүгнэе. Хин нэгэнтэй сайн найз байхыг хүсвэл бас хамтдаа байх цаг гаргаж авах нь чухал юм байна. Бас бие биенээ мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож чинь тий. Ямар нэг зүйл дээр санал зуралдсан байсан ч санаа бодлыг одоо хүндэтгэх хэрэгтэй гэсэн. Тэгээ нөө бие биедээ итгэж чаддаг байх бас хэрэгтэй юм байна. Тэгээ бие биенийхэн талаар болон бусдыг одоо босгон байгуулах зүйлсийн талаар ярилцдаг байх нь бас чухал юм байна. Ямар ч найз нөхдийн дунд үйл ойлголцох зүйлүүд зөндөө гардаг штэ. Тийм болохоор уучлахад бас бэлэн байх нь чухал юм байна. За сайн найз байна гэдэг чинь ерөөсөө л одоо сайн сонсох гэсэн үг. Бүр ингээд чих тавин сонсох шүү. За тэгэхээр энэ 7 хоногт сайн найз байж чадсан уу те? Та нар маань өөртөөсөө бас асууж үзээрэй. За тэгээ бүгдээрээ нэг дуу сонсоод дараагийн ярилцлагад орё. За. Таны зөвлөнд ухаалаа хүмүн гэж тооцсон
Зөөлөн ширэх бороонд ганцаардан алхахдаа та хизээш намайг орхиогүй санахдаа гимбуруугаар дүрэн зүрх минь таны өмнө уйран хайлж зөвхөн та миний зүрхэнд юу байгааг олж харсан. За би дахиад нэг найзынхаа тухай ярив. Тэрнийг Есүс гэдэг. Энэ орчлонг бүтээгч Бурхны хүү. За та нар Есүсийн тухай хэр их мэдэх үү? Магадгүй одоо та аль хэдийн тэрнтэй найз болчихсон байгаа ч гэж магадгүй. Эсвэл тэр чамд ямар сайн найз болж чадах талаар юу ч сонсоогүй байж бас магадгүй юм. Тэгэхээр Есүс яагаад гайхалтай сайн найз вэ гэдгийг би танд та бүхэнд одоо хэлж өгье. Та Библи буюу Бурхны үгнээс Есүсийн талаар олж мэдэх болно. За Библийн эхний хэсэг болох хуучин гэрээнд Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан бидний нүгэл, бидний хийдэг буруу зүйлсүүд хэрхэн одоо Бурханаас биднийг салгасныг өгүүлдэг байхгүй юу? За бас тэр бидэнд Бурхантай дахин яаж нөхөрлөхийг зааж өгөх, аврагчийг явуулна гэсэн байдаг. За харин Библийн 2 дахь хэсэг болох шинэ гэрээнд Есүс энэ газар дэлхий дээр хэрхэн амьдарч байсан бодит амьдралын тухай өгүүлдэг. За тэндээс Есүсийн зан чанар, энэ дэлхийд ирсэн зорилго, за ямар олон хүнийг эмчилж, гим нүглийг нуучилж, бас тусалж байсныг мэдэж авдаг. За Библиэс Есүсийн тухай нэг түүх уншийе. Есүс Ерихог дайрч өнгөрөв. Харагтун татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Тэрээр Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеийнхаа намхан тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр төрүүлэнгүйж түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хурч ирээд дээш харж түүнд "Закхай, хурдан буугаад ир. Өнөөдөр би танайд очих ёстой" гэжээ. Тэр хурдлан бууж түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургуйцэж Есүс нүгэлтний тоноглох гин гэцгээж байлаа. Закхай зогсоод эзэнд "Хараач эзэн минь, өөрийнхөө хөрөнгийн хагасыг би ядуус дүгнэ. Хэрв би хэн нэгнээс заллан авсан бол түүнийг 4 дахин нугалж эргүүлэн өгнө" гэсэнд Есүс түүнд "Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ" гэв. За үнэхээр гоё түүх шүү. За би энэ түүхэнд одоо яагаад дуртай гэхээр Закхай уг нь татвар хураагч. За татвар
татвар хураагчид улсад авах ёстой хэмжээнээсээ илүү хэлж хурам эхэлдэг гэдгийг хүмүүс мэддэг байсан тийм. Тэд өөрсдөө ашиг олохын тулд нэлээдгүй хэмжээний мөнгө нэмж тэрнийгээ түлхийг одоо хүмүүсээс шаарддаг болохоор энгийн иргэд татвар хураагчдыг үзэн яддаг байсан. За Есүс татвар хураагчинд одоо очиход хүмүүс яагаад тэгж их гайхсан болоо гэж одоо та нар маань бас бодож байна уу тийм. Тэгэхээр мэдээжин хэрэг тийм л дээ. За яагаад гэвэл Есүс өөрөө татвар хураагчаас шал өөр зан чанартай хүн шүү дээ. Шудраг, хин нэгнийг хизээж хуурч байгаагүй, бусдын сэтгэл зүрхийг ойлгодог. За тийм болохоор Есүс тэрнийг татвар хураагч гэж гадуурхахгүйгээр найзлахыг хүссэн. За Есүс Закхайыг нэрээр нь дуудаад гэрт нь очихоор хамт явдаг. За тэднийд очиод хамт хооллож, ярилцаж, цагийг хамт өнгөрөөх гэж байна шүү дээ. За Есүс хүн бүрийг хайрлахыг хүсдэг. Бөгөөд одоо сайн хүн болоход нь тусалдаг гэсэн үг. За гэхдээ Есүс өөрийгөө Бурхны хүү гэж хэлэх одоо тэгж хэлэгдэхт бас дургүй хэсэг бүлэг хүмүүс байсан. Еврей хүмүүсийн хувьд болохоор энэнд доромжилж байгаа мэт санагдах гэсэн одоо өөхөх зохистой гэж үздэг байсан. Хэдийгээр одоо Есүс үнэхээр Бурхны хүү байсан ч захирагчид түүнд одоо огт итгээгүйгээр барахгүй түүнийг алдаг шүү дээ. Та Библиэс Есүсийн тухай үнэн түүхийг бас уншиж байсан баха. Тэгээд Есүсийг нас бармагцсан хатан булчинд цогцыг нь тавьдаг. Тэгээд дагалдагч нар нь маш их гашуудаж байсан ч гэсэндээ 3 хоногийн дараа Бурхан Есүсийг өөрийнхөө хүү гэдгийг батлан амьлуулсан. Тэгээд Есүс мөнхийн улс руу явахдаа бидэнд ариун сүнсийг үлдээгээд түүнийг Бурханы хүү гэдэгт нь итгэдэг бүх хүний дотор ариун сүнс оршиж одоо бидний гин бурууг уучлсан байдаг. Тэгэхээр Есүс өнөөдөр ч гэсэн амьд байгаа. Тэгээд мөнхийн улсад Бурхан эцэгтэйгээ хамт байгаа. Өөрлөө ноцсон хүн болгоны гмийг одоо уучлж өгөхийг хүсдэг. Одоо тэгжил ажил бид Бурханы хүүхэд болж чадсан шүү дээ. Тэгээд Есүс биднийг бас найзуудаа гэж нэрлэдэг. Тэгээд Иохан 15:15 би та нарыг боолууд гэж дуудахгүй. Боол нь эзнийхэн юу хийж байгааг мэддэггүй юм. Харин би та нарыг анд нөхөд гэж дуудана. Яагадгүй л би эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Есүс найзуудынхаа төлөө амиа зориулсан. Тэр биднийг найзууд гэж дуудаа зогсохгүй бүх гмийг маань уучлсан гэсэн байдаг. Тэр ариун сүнсээрээ дамжуулан бидэнтэй хамт байдгаа гэдгээ одоо амласан. Тэгээд ариун сүнс Есүст итгэдэг хүн бүрийн дотор одоо байдгаа гэсэн үг. За Есүс бол одоо миний найз. Тэгэхээр яг л сайн найзын ясаар үргэлж надтай хамт байдаг. Би түүнд сэтгэл зүрхээ уудлан, золон бэрхшээлээ хэлж, сайн мөн бүхнээ л одоо ярьж болно. Би болохгүй юмаа ярьлаа гэхэд тэр намайг хизээж ээж ааваас гэж муугаар ч юм уу буруугаар бодохгүй. Тэгэхээр амьдралдаа шийдэж чадахгүй байгаа зүйлээ туслаач гэж бас гуйж болно гэсэн үг. Тэгэхээр хуваа хичээж бүдүүлэг загнан ёс зүйгүй аашилсан даруйда Есүсээс уучлалт гуйж болно. Яг үнэндээ Есүс нас орсон болохоор бидний хийсэн гим нүгэл Бурхны өмнө бүрэн дүүрэн уучлагдсан гэсэн үг. Тэгэхээр одоо та хийсэн буруу зүйлийнхээ төлөө өөрийгөө уучлж чадахгүй гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр Есүсээс гуйвал тэр таныг уучлана гэсэн үг юм. Тэгвэл та амьдралдаа гин буруутай гэсэн өөрийгөө ялалдаг зүйлээ уучлж чадна. Чуулганд очиж найзтайгаа ярилцаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгэхээр өөрийгөө уучлахыг сурна гэдэг нь их амаргүй л дээ. За Есүс биднийг хизээж сонсдог гайхалтай тийм найз шүү дээ. Тэгэхээр зүрх сэтгэлийг тань юу зовоогоод байна, юу бодож байгаа чинь Есүс мэдхийг хүсдэг. Есүс Закхайын сайн сайханд санаа тавьдаг шүү дээ. Тэгэхээр Закхайын юу гэж хэлснийг та нар маань санаж байна уу? За Закхайын буугаад ирээ, танаад очиё гэж хэлж байгаа нь тэрнтэй найз олъё, чи чухал хүн шүү гэдгийг харуулж байгаа хэрэг. Закхайтай адилхан одоо хүмүүс Есүстэй найзлахын тулд модноосоо бууж ирэх хэрэгтэй. Тэгээд уучлалыг хүлээж авах болно. Та Есүсийг сайн найзаа болгомоор байна уу гэж танаас асуумаар байна. Магадгүй та татвар хураагч шиг өөрийгөө буруутгаад байж болох юм. Найз нөхөдгүй ганцаардсан мэдрэмжтэй ч бас байж болох юм. Эсвэл амьдралдаа ухаангүй шийдвэр гаргаж хүмүүсийг гомдоосон ч гэж магадгүй. Гэхдээ сайхан мэдээ байна, сайн мэдээ байна. Есүс таны найз болохыг хүссэн хэвээр байгаа. Зүгээр л Есүстэй ярилцаад
түүнээс уучлал хүсээд хамгийн одоо сайнаар өөрчлөгдөхөд минь туслаач гэж одоо түүнээс гуйхад хангалттай. Тэгээд марлаада баярлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг одоо энэ түрээд өндөрлөж байна. Сайн найзтай байхын тулд сайн найз болоорой гэж бас хүсэж байна. Сонсогч та бас бидний сайн найз учраас танд санаа тавихын тулд юу болж байгаагаа бас бидэнтэй бас хуваалцаасай гэж бас хүсэж байна. За бид таны төлөө залбирах болно. Тэгэхээр та бүхэн маань бидэнтэй холбогдоорой. Баяртай. Бурхан та бүгдийг ивэг. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.